их судалгаа гэж байдаг. Хүнийг төрхөөс нь ахуулаад нас барах хүртэл буюу ингээд 70 жил дагаад судалсан концепцууд буюу үр дүнгууд тэр судалгаан дээрээс гарч ирсэн. Нэлээд олон давтагдсан хариултуудыг буюу ихэнх хариултууд дотор ийм хэцүү байсан үйл явдал ямар үе байсан бэ гэдэг асуултанд маш олон гэр бүлүүд, маш олон хүмүүс юу гэж хариулсан байсан бэ? Хүүхэдтэй болох үе гэж хариулсан. Хүүхэдтэй болох үед амар хэцүү. Одоо тэр их чинь ингээд тэр чинь өөрөө даван туулах бас юм процесс. Шинэ хүнтэй болох, шинэ хүнээ одоо юу гэдгийг те лидээд авах. Тэгээ тэр их шинэний төлөө ингээд хамаг юмаа зориулах амар их дайчилгаа шаардсан шүү дээ хүнээс те. Тийм гэж ингэж хариулсан байгаа. Тэгээ тодорхой хугацаануудын дараа бас те тэр хүмүүсээс таны хамгийн амьдралд хамгийн их аз жаргалтай үе чинь ямар үе байсан бэ гэж асуусан байдаг. Тэгсэн чинь тэд нар юу гэж хариулсан байдаг вэ? Хүүхэдтэй болсон үе гэж хариулсан байдаг. Утга нь юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр одоо бид нар тохиолдож байгаа стресс болон муу зүйл биш юм аа л гэж хэлж байгаа. Даваад гарчгаараа тэр чинь бүр харин ч илүү их допамин ялгарч, харин ч илүү их аз жаргал нь ялгардаг. Аз жаргалын гормонууд нь илүү их ялгардаг. Даваад гарчгаараа илүү их окситоцин, тэр эндорфин, кофеин ялгардаг юм байна.